Дорнод аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын лаборатори хангуул зохицолбор сургууль 2023-аас 2024 оны хичээлийн нийт багш нарын 68% нь мэргэжлийн зэрэгтэй бөгөөд зөвлөх зэрэгтэй багш 6, тэргүүлэх зэрэгтэй багш 30, заа харагч зэрэгтэй 28 багш сургууль хүмүүжлийн ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэн ажиллаж байна. Манай сургуульд Хэрлэн сумын 2, 3 дугаар багийн болон 9 жилийн сургалттай Натад, Баян Түмэн, Хөлбөмбөр, Булган, Сэргэлэн 3 загал сумын нийт 1926 сурагч суралцж байна. Хангуул зохицолбор сургуулийн хамт олон бид лаборатори сургуулийн чиг үүргийн хүрээнд дараах төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Боловсрол шинжилгээ ухааны яамнаас хэрэгжүүлж байгаа байгалийн ухааны чиглэлээр сурагчдын илэрхийлэх чадварыг дэмжих төслийн зорилттой сургуулиар сонгогдсон 2023 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж эхлэв байна. Төсөл хэрэгжснээр багш нарт сургалтын хөтөлбөрийг хүүхэд төвтэй хэрэгжүүлэх, байгалийн ухааны хичээлд тулгамдж буй асуудлыг шийдвэрлэх, хичээлийн төлөвлөлтийг системтэй боловсруулахад дэмжлэг болж хичээлийн судалгааны бэлтгэл судалгаа, хэрэгжүүлэх, сайжруулах үе шат бүрийг чанартай төлөвлөн зааж, бага ангийн сурагчдын шинжилэн судлах арга барилыг хөгжүүлэх явцдаа илэрхийлэх чадварыг зургаар, хүснэгтээр, бичвэрээр, диаграмаар илэрхийлэх чадварт амжилттай суралцуулж байна. Боловсрол шинжилгээ ухааны яам, JICA олон улсын байгууллагын дэмжлэг хөрөнгө оруулалтаар тусгай хэрэгцээнд боловсрол шаардлагатай хүүхдүүдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төслийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэн үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэгч сургуулиар сонгогдож, дэмжлэгийн багийн үйл ажиллагаа, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах арга зүй, туршлагаа зүүн бүс, аймгийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна. Сургуулийн менежментийг төлөвлөхдөө өнгөрсөн жилийн үйл ажиллагаа, үнэлгээнд анаал эцгийн багш, ажилтан, суралцагч, эцэг эхийн оролцоог ханган тулгамдсан асуудлыг илрүүлэн шалтгаан үр дагаврыг тооцож шийдвэрлэх замаар менежментийн сургаллаа гарган хэлэлцүүлэн боловсруулсан. Сургуулийн менежментийг удирдлагын манлайлал, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, хүүхдийн хөгжил хамгаалал, багш ажилтны хөгжил, сургалтын орчин, хамтын ажиллагаа, түншлэл гэсэн 6 чиглэлээр төлөвлөн хэрэгжүүлж байна. Сургуулийн харилцаанд оролцогч багш, ажилчид, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад сургуулийн менежментэд танилцуулан хамтын ажиллагааг дараах байдлаар тодорхойллоо. Асран хамгаалагч эцэг эх бүр харилцааны хувьд хүүхдэд ойлгож дэмжигч байх, хүүхдийнхээ хамтрагч байх, хүүхдэд үлгэрлэгч байх, хамтын ажиллагааны хувьд ахиц амжилтад үргэлж хамтдаа, аюулгүй байдалд үргэлж хамтдаа, асуудал шийдвэрлэхэд үргэлж хамтдаа байх зарчмыг гаргалаа. Бага боловсролын хүрээнд бидний хичээл, суур боловсролын хүрээнд миний даалгавар, бүрэн дунд боловсролын хүрээнд миний оролцоо сургалт үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулж, ээлжид хичээл бүрийн чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Бидний хичээл сургалт үйл ажиллагааны хүрээнд эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ харилцахдаа манжин аргыг хэрэглэхийг зөвлөмжилж байна. Хүүхдээ магт, анхаар, нээ, жаргалтай дурсамжуулалтээ итэг, найзал. Ээлжид хичээлд өөрийн хүүхдийнхээ идэх оролцоог ажиглан ажиглалтын хуудсанд тэмдэглэл хөтөлж, хүүхдийнхээ сурах арга барилыг дэмжин багштай хамтран ажиллаж байна. Мөн суралцагчдын бие даанг хамтран суралцах, сурах арга барил эзэмших чадварыг хөгжүүлэх, номтой өглөө үйл ажиллагаа нь хүүхэд бүрийг номтой нөхөрлүүлж, уншиж ойлгосон зүйлээ бичвэрээр, зургаар, номын тэмдэглэл хөтлөх, бүтээлч олон аргуудад суралцах, өөртөө итгэлтэй ярьж бусдад өөрийгөө илэрхийлэх чадварыг дэмжсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Номтой өглөө хөтөлбөрт удирдлагын оролцоог ханган хүүхдэд ном унших, сэтэл төрүүлэх, уриалгах зорилгоор зохиолын гол дүр утга санааг танилцуулах хэлбэрээр хүргэж байна. Бид техник технологийн дэвшилтэд уялдуулан дараах үйл ажиллагааг захимж хилжүүлэн ажиллаж байна. Багшийн ангитай ажиллах арга зүйд дэмжлэг үзүүлж, сурагчдын хичээл үйл ажиллагаанд оролцох эрс, идүүх дэх соёл, хандлага төлөвшлийг өдөр тутам үнэлж сайжруулах зорилготой Хангуул EBS аппликейшнийг хөгжүүлэн туршиж байна. Үүний үр дүнд хичээлдээ идэвхтэй оролцдог, бусдыг хүнддэгдэг, өөртөө итгэлтэй сурагч бий болгохыг зорин ажиллаж байна. Сургуулийн үйл ажиллагаанд бүх талын оролцоог тэгш хамруулах, тэдний санал хүсэлтийг нээлттэй сонсож, үйл ажиллагаа хөтөлбөр төлөвлөлт тусгах зорилгоор бид таныг сонсож байна. Захим шуудангаар дамжуулан санал гомдол хүсэлтийг түргэн шуурхай авч шийдвэрлэх, QR кодыг менежментийн багийн гишүүн бүрээр үүсгэн захим хэлбэрээр санал хүсэлтийг хүлээн авч сонсож байна. Хоцрохгүй оролцож, хичээн суралцаж, хамтдаа хөгжийе.